Нэг гоё мэдээ гэвэл би нэрээ сэлж сурж байгаа. Бүр Австрал 5 жил байжгаад ерөөсөө сэлж чадахгүй яваал гэдгээс шгүй нэг сэлж сурсан манай уу надад зааж өгөөд өмнө зааж өгч явахад нь ерөөсөө сурдгаа байсан юм аа. Ийм чухал нь ерөөсөө амьсгалын дасгал юм байлээ шүү. Намайг амьсгалын дасгалаа хийхээр нь амьсгал ямар амаатай ингэ яваад идэг байсан. Тэгсэн чинь бүр яг амьсгалаа сурчих юм бол ер нь сэлээ сурчдсан байлээ. Өнөөдөр яг яах байгаа вэ гэхээр Dior-оос нь өөрийнхөө VIP customer-уудтайгаа хамт хоолнд ороод кино үзэх тийм ирэх өгсөн байгаа. Хүн болгонд яг өгөөгүй. Ер нь бол sales-ээрээ хамгийн дээр байдаг 3 яг хүнд өгсөн. Тэгээ тэр 3-т нь ороод өөрийнхөө 2 VIP customer-уудыг сонгох эрхтэй байсан. Би болохоор дасанд нэг юм алдаг Монгол ихч байдаг. Тэр ихчийг сонгосон. Нэг нь болохоор бас нэг customer байгаа. Тэгээд орой би одоо ямар ч байсан ажилдаа явна гэчээд ажлаа таарчаа шууд явна. Тэгээд та нартай яг ямар газар хаана болж байгааг харуулъя. Би ажлаа тараад буцаа ажил дээрээ сэлжээд одоо яг кино үзэж байгаа газар руугаа явtiin. Ашгүй өчигдөр амар бороо ороод ирсэн. Өнөөдөр ерөөсөө бороо орохгүй гоё өдөр байна. Одоо алхаад ижэнээс 20 минут алхах гинэ. Тэгэд одоо яг замдаа явж ийм. Уул нь би өнөөдөр 7-оос тарах хэрэгтэй байсан. Цаанаас нь цалинтай чидтэй ингээд кастомеруудтайгаа уулзах тийм боломж өгч байгаа. Ингээ хоолнд ороо явж байгаа ч гэсэн цаанаас нь төлөв нь яг хитэн цаг дууснаа хэлээрэй гэсэн. Тэр бас амар гоё агаад. Тэгээ бүр ийм брэндэд ажиллаад амар их юм сурж ийн. Тэгээд амар их юм ойлгож байна. Тэгээд айгүй гоё хүмүүстэй уулзаад гоё баяртай байгаа. Ажиллаа хийхдээ байнгын гоё дуртай ажилдаа яваад өдөр болгон гоё шинэ хүмүүстэй уулзаад гоё бүтээгдэхүүн туршиж үзээд бас subscribers-ийн минь тоо маань 7000 болсон. Тэгээд намайг дэмждэг 7000 хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Сэтгэгдэл илгээдэг одоо зөндөө хүмүүс байдаг. Өчигдөр бас нэг амар гоё сэтгэгдэл авсан. Тэр нь юу вэ гэхээр гэтээ тийм сэтгэгдэл мессежүүдийг хүмүүсээс яг авдаг л та. Гэтээ тэр хүнээс авсан бүр амар гоё мессеж байсан. Тэр нь юу вэ гэхээр ингээд таны влогийг үзээд ингээд амар гоё мотивашн аваад тэгээд Сиднейд яг ирсэн байна гэд хэлжсэн. Тэр нь бүр надад амар гоё санагдаад хүнд ингээд гоё сайн талаараа үлгэр дуурайл өгөөд гоё болохоор маш гоё тэрэндээ баяртай байгаа. Тэгээд зарим хүмүүс болохоор намайг амар даруухан гэж боддог болов. Ер нь та нар юу гэж боддог вэ? Маа найзууд эдгээр болохоор чи ингээд влог дээр амар тэгээд баярлж яриад байна эдэр гэдэг. Гэтэ би ер нь бол ямар л бол ямар байж чадна. Даруухан байвал даруухан байж чадна. Галзуу үедээ галзуу байна. Одоо салхилаад хэлж юм. Буцаад болцгаа. Зяа ирсэн байна. Хүмүүс энэ хоочрлж явах шиг байна. За би сая тиктэй авчлаад Dior гэж хэлээд тэгээд яг тэр цаана амар гоё Opera House, Darling Harbour Bridge харагдчихэв. Надад амар гоё болохоор хүмүүс бүр амар их байна. Энэ угаасаа амар гоё алдартай газар юм шиг байна. Дараа хүмүүс бас гоё ингээд үзүүлэх гоё юм шиг байна. Тэгээд би хоёр нөгөө VIP client-аа урьсан гэсэн штэ. Нэг нь болохоор манай Монгол нэг манай үйлчлүүлэгч хийж байгаа. Тэгээд нэг нь болохоор гадаад хүн байсан. Тэгсэн чинь манай client болохоор сая заалгасан чи яана би үнэхээр өнөөдөр очиж чадахгүй юм шиг байна. Би амар муу байна. Тэгээд ковидын тестийг хүлээж ийн хэрвээ хариу нь гараад тэгээд гайгүй гарчвал би очие гэсэн. Ер нь бол баг худлаа юм шиг байна. Угаасаа би энэ муугаа юм чи ирээд баг чадахгүй бах. Тэгээд Монгол ихчтэйгээ хоёулаа хамтдаа кино үзээд ингээд хоолнд орох юм шиг байна. Баяртай байна. Өнөөдөр бас гоё яриа хөнгүүлээд байх гэж найдаж байна. Hi, how are you? From Dior. What's your booking name? Emma. Cheers!
Өчтөө юм асууна. За манай Dior-ийн skin care-ийг хэрэглэдэг ихч маань бай. Сайн уу гэрээ? Гар. Хоёр ингэж ингээм гоё хоолнд гараад тэгээд яг хажууд Darling Harbour Opera House харагдчихээн. Өглөөний минь за өчигдөр бүр амар гоё орой болсон. Хоолнд ороод кино үзээ. Тэгээд манай Монгол ихч маань надад амар хүрхэн бэлэг өгсөн. Тэгээд харуулъя гэж бодоод амар хүрхэн бэлэгтэй ирсэн. Тэгээд аяг байгаа гэсэн. Задлж үзээгүй байгаа. Амар гоё дэшээ харсан сан өгсөн. Төсөөгчтэй баярлалаа. Тэгээд та нар бас бодож иж магадгүй тэгээд яг ямар хүмүүс нь Dior-ийн VIP customer болт юм бол гээд ер нь бол skin care бүтээгдэхүүн авдаг. Ер нь бол байнгын тийм үйлчлүүлэгчид маань VIP үйлчлүүлэгч болдог. Тиймээс зөвхөн одоо ингээл уруулын бодог ч юм уу тий нэг үнэртэй бас хаяад авдаг бол хүн одоо ингээл заримдаа очиод үнэртэй бас уруулын бодог авдаг бол мэдээж хүмүүсийг бол VIP болгохгүй. Өнөөдөр менежер рүүгээ бичээд зураг явуулаад манай менежер амир хүрхэн коммент хийсэн байсан. Тим сантай байна. Тэгээд бүгдээрээ энэ бэлгийн дотор нь юу байгааг нь харцгаая. Тэгээд бас би дөнгөж цай гэртээ ирсэн чинь надаа бас илгэмд ирсэн байна. Тэгээд гэс та нартаа бас юу байгааг нь харуулъя. Хайрцаг марцаг үнэхээр гоё юм аа. Вау. Ийм гоё юм монголчууд маань хийдэг болцсон байна. Хайрцаг сав баглаа ямар гоё юм бэ юу? Хүүхий юм бэ? Баярлалаа. Тэгсэй. Вау. За энэ аяндаа гоё. Цайгаа амар хүүхэн хоёр усаар юм байна. Маш гоё бэлэг байна. Тэгээд ерөөсө бэлэг эднэр дээр гэж удаагүй хөөрхөн бэлэг орсон ирсэн. Тэгээд өөр бас надад энэ хэдийн нэг ирсэн байгаа. Тэгээд хамтдаа авчихсан. Энэ болохоор Meshki гэдэг Австралийн брэнд үүдээ Dressni брэнд. Тэгээд тэнцэнээс би нэг бэрээс захиалсан. Хэмжээтэй байсан болохоор за энэ болохоор энэ цагаан өнгөтэй байна. Яг гоё ингээд дулаан өдрүүдэд өмсгөр материал нь амар гоё юм байна. Яг ингэж өмсдөг. Яг зурган дээр шийдний материал нь бол бүр амар гоё юм. Цагаан өнгөтэй байна. За дараагийн болохоор би энэ өнгөтэйг захиалсан. Энийг харцгаа. Үнэн ч ихсэн амар боломжтой. Энэ амар хүүхэн байгаа. Одоо яг нэг ийм сарпанчик шиг тийм дресс нь 100 амар хөргөн модон дараад байгаа шүү дээ. Энийг өмсөд ингээд гадуурн гоё плейсер өмсчүүл бас амар хөргөн. Тэгээ надад материалууд амар таалагдсан байна. Тэгээ энэ топыг болохоор би бүр аавна гэд айл миний инстаграмаар даатсан нэг инфлюенсер хөргөн байдаг. Тэр хөргөн өмссөн амар гоё санагдсан. Тэгээд энэ топоос авсан байна. Юу материал нь бол бүр үнэхээр гоё юм байна. Тэгээ та нар ч гэсэн бас ороод энэ брендийг сонирхоод үзээрэй. Би энэс өмнөх жилийн төрсөн өдрийнхөө палажиг авч ирсэн. Тэгээ материал чанар нь сайн гэдгийг мэддэг болохоор дахиад захиалсан байгаа. Тэгээд ийм байна. Өмсөй гэхээр манад том тол байхгүй болохоор би арай өмсч үзэж чадахгүй байна. Тийм болохоор дараа зурган дээрээс та нар мань хараарай. Тэгээд миний инстаграмыг дагдгүй хүмүүс байвал миний инстаграмыг дагаараа би энэ инстаграмаа тавьчих. Тэгээд инстаграмда ер нь бол хайл болох зургнуудаа хийгээд яг болж байгаа юм сторигоо хийгээд явахыг хичээдэг. Тэгээд та нар мань дагаагүй хүмүүс байвал дагаарай. Энэ болохоор гэртээ юм. Хөлийн гişгүр авсан. Хойрт ерөөсөө өөртөө юм авах амар уцсан байна. Тэгээ баг энэ 3 дрессийг авч ийн. Гэртэл дандаа юм аваад шопинг хийгээл яваад байсан. Влог маань таалагдсан байх гэж найдаж байна. Аль болох хүмүүс амар хөргөө ойр ойрхон влог хийгээрэй гэд бичдэг. Тэгээ заримдаа бол бүр үнэхээр яг цаг болохгүй ингээд жоохон холдоод байгаа. Тэгтээ аль болох ойр ойрхон влог хийхийг хичээ. За тэгээ удахгүй дараагийн влогоор уулзцгаая. Баяртай.
뭐야 빙치게. Happy New Year.